нэрийг явуулна. Анхныхаа ганцаараа хэлсэн бичлэгийг ганцаараа хэлсэн мөчөө хүүхдүүдтэйгээ хуваалцмаар санагдаад ирээдүйн хүүхдүүдэд зориулж энэ бичлэгийг хийж байна. Би сайн шанд руу ганцаараа аяллаар авсан байгаа. Оройны вагон цугаад өглөө буухаар байсан. Нийтийн вагон суусан л да. Нийтийн вагон ер нь бол хол зам жоохон хэцүү юм байлээ. Би ээж хүү ачтай хамт явсан. Нөгөө ээжийнхээ суусан байсан суудлын хажууд суусан учраас нөгөө ах чинь байсгээл энэ судал дээр намайг ийшээ очиод хөвтчихээ, ийшээ очиод унтчих гэж тэгээдсэн байхгүй. Би тэгээд энэ дунтаад амар хүүтэн даарсан ер нь бол их хаалгатай их ойрхон байсан гэж хэлж болно. Нөгөө хүмүүс маань өглөө буух хүртэн дээрээ буугаад тэгээ би буцаад энэ судал дээрээ суусан байгаа. Тэгээд ном уншиж үзсэн ном бол айгу уншдгүй болохоор бас ойлгоход хэцүү байсан. Тэгээд өглөө вагоноосоо буугаад ийм таксинууд явд юм билээ хамрын ид рүү. Хүний 30,000 төгрөгөөр явдаг юм билээ. Ингээд суугаад авсан. Тэгээд нөгөө энэ таксины ах нар нь өөрөө холио солио игээд энэ машин суучих, тэр машин суучих гэд тэр нь жоохон төвөгтэй байсан. Ямар ч байсан нэг их ч охинтой хамт явсан байгаа. Их салхитай микрофонгүй явсан учраас дуун сайн сонсогдохгүй байгаа болохоор би зарим нэг юмнуудаа ингээд яриад явъя гэж бодож байна. Энд болохоор нүглэн амжилж хатаадаг Бэрдийн ходоод гэх нэртэй хэсэг байсан. Шамплын орны дотор болохоор яг энэ хэсэгт хүмүүс хөвтөө цуугаа зогсоод хэмтчлэнгээр яг энерги цуглуулж авдаг, хөвтдөг тийм хэсэг нь гэж хэлж болох юм байлээ. Би болохоор ганцаараа явж байсан учраас ээж нь утас тогтоогч авсан. Тэгээ утас тогтоогчн дээрээ уцаа тавьж агаад ингээд өөрийнхөө энерги авч байгаа маш их энергитэй бичлэгээ хийсэн байгаа. Энэ дотор юу байдгийг харцгаая. Энэ хүндийг нь болохоор сакура цэцгийн хүндий гэсэн. Тэгээд говийн давшин аюутагт анзаар авч байгаа Япон шивтэй байсан бөгөөд Япон шив нь нутгаасаа сакура авчирч суулгаад багштай бэлгэлсэн гэдэг юм лээ. Мөн энд бясалгал хийж бүтээлээ төрөгдөг байсан 108 агуугаас бол зарим нэгэн агуу нь ингээд хүн харах боломжтойгоор үлдсэн байдаг юм лээ.
Сая энэ юуных юм бэ те? Уртлынхын хэсэг юм бэ те? Ингээ уртл руу орч байгаа юм. Тий. Намын цагаан зам намын садан болж байна хэмээн хөтөлсөн мөн. За би ганцаараа энэ музейг нь үзэх гээд явж байна. Манай нөгөө жолоорч ах болон хамт явж байгаа гэж бүгдтэй хамт хоол идэх яваад өгсөн. Би болохоор энэ хоол идэхгүй. Чи сайн шанд орж байгаа тоолонд орё гэж бодож байна. Тэгээд тэднийг халаа идэх хооронд нь энэгээр өрхийг үзээд танилцаад явнаа. Юм байна. Надад яг юулт байх. Юу илээ нэг арцууж жуугуулдаг тийм юм шиг л харагдаж байна. Энд наахтаа ганцаараа ийм хоол аялж явж шүүхтүүдээ. Та нар ч гэсэн зэн нэг цагт өөрийнхөө хүсэл мөрөдлийг хүсэж байгаа зүйлийг зориулсан шууд хийгээд үзээрэй гэж хүсье. Хийх бол би үнэхээр та нараа бахархах болно. Ийм юм байна. Надаас өргөн байхгүй баг та. Лусын бомб. Үзээхээ хойр давхарт нь ороод ирлээ. Ингээд энэ стар дээр шиг гарт юм байна. Музей. Миний ойлгосноор бол музей гэж ойлгосон. Ингээд тойроод явдаг юм байна. Тэр харагдаж байгаа тэмээнүүд рүү очих гээд явж байна. Би алхаад тэндээс хайхтар ойртож чадахгүй л дээ. Тэгтээ яхав жоохон ойртоод харъя. Ямар сүрлэг амтан болохыг нь харцгаая. Тэмээтэйгээ ойртсоор л байна. Маш том харагдаж байна. Ойртож байгаад харуулъя гэж ярьж байгаа шиг байна. Амар салхитай учраас сайн сонсогдохгүй байна. Тэр яг тэргүүн манлайнд нь ингээд нэг тийм яваад тэрийг нь дагаад явж илээ. Би тэрнээс илүү энэс илүү ойртож хармаар л байсан л да. Жохон айгаад тэгээд ойртож чадаагүй. Гэхдээ л ойртмоор байсан. Бүрэл хажууд нь очмоор байсан гэж. Ингээд эндээс нөгөө нэг усаа ундаалт юм байлээ гонь нутаг болохоор худгаас. Манай сахан тэмээнүүд хоёр бүхэндээ усаа нөөцлөөд ингээд алсын зэрэглээ рүү явцгааж байгаа юм да. Тэмээгээ үзчихэд буцаад тэр хамрын эдийнхаа урталт байдаг нэг саадан дээр сууж байна. Гинэт цүнхэндээ юу байгааг харуулмаар санагдаад. Тэгээ сайн шандаас авсан ус маань гэж танилцуулж ах шиг байна. За мэдээж ус арч ирнэ. Түүний дараагаар миний камерын камерч шиг утасны нөгөө хүлний шинээр авсан учраас хайрцаг нь байна. Тэгээд вагоноос өнгөө авсан аяг. Тэгээ энерги ихтэй ус гарч ирж байх шиг байна. Тэгээ уншина гэж бодож авчирсан ном. Яг уншаагүй нэг 6 удаа л уншсан баг.
За тэгээ чихвч гарч ирж байна. Энэ жоохон хурдан харуулмаар ах юм. За энэ нэг альчуур гарч ирж байна. Бас хэрэг болж магадгүй тавьчирсан байна. Шинэ аймс байна. Би 100 аймстай явсан учраас цагаан сарынхаа авсан шинэ аймсыг авчирсан байгаа. Тэгээд USB цэнэглэгч харагдаж байна. Ижин аяллаар явахдаа ийм юмнууд зөвхөндөө авч авсан байх нь шүү. За тэгээд ариун салфетик, ийм бичээнүүд, маквитсийн бичээнүүд гарч ирж байна. Жохон эрүүл сонголт игээд байгаа шүү. Тэгээд гоо сайхны цүнх маань, тэгээ маск, нэг удаагийн сойз, гарын альчуур, улавч гарч ирж байна. Тэгээ уртлынх нь карманаас болохоор гарын цэсвэн энэ бүр амар гоё үнэртэй. Бүр маш гоё үнэртэй. Тэгээд цэнэглэгчнүүд маань нэг баал цаас гарч ирэх байх бас. За нэг иймэрхүү юм. Тэгээ хүмүүс амар урдуур яваадсэн. Би тэгээд ер нь бол нилээ ичсэн. Гэхдээ хамаагүй гэд нэгэнд гаргасан яг гэд ичих нүрээ ардаа хийгээд тэгээ юмудаа гаргасан байгаа. Намайг одоо юу хийгээд байна л гэж бодсон баг. Тэгээ цаас маань хийсч байгаа. Би тэгээ цаасаа очиж авсан. Тэгээ буцаад хийж байгаа юм да хөрх. Энэ хамрын дэ уртлаас харагчаа хэмжээ зүйлээ. Хүмүүсээ үлдээгээд. Намайг арай шайх. Айлын гэхээс бүр үнэхээр донтлоод тэс хойш тохоо ингээд хүчтэй зэглээ. Ерөөсөө бүр хэвчээ. Амар тохлоо. Тэр мартаж байгаа бол тэгээд яаш та гайг болчихсон л доо. Тэгтээ баяртай. Маш салхитай байна. Эцэг ганцаараа Starbucks-д хамаа энэ зүрх уулан дээрээ гарч байна. Мэгтэй хүний гарч болдог орой хүртэл нь гараад тэгээд доошо боосон маш их салхитайсан бүр малгай эднэр хийсэж унмаар их салхитайсан. Дээрээс бол их гоё харагдаж байсан. Бүр маш их салхитай. Бүр маш их. Хүслийн хад руу очичоод дорноогоо төвд тэгээд Данзан авжаагийн музей орохгүй нөгөө хүмүүсээсээ бол алсан байгаа. За тэгээд музей үзснийхаа дараа би хоол идэх гэж бодож байна. Тэгээ хоол идчихэд нүгэр хэсэж байгаа. Л 6 гээд багцаал руугаа явна да. Би ганцаараа ч гэсэн 2 хүний билет надад өглөө. Ийм лаг музей надад тухтайхан шиг эднэрээ үзцгээе гэж би бодож байна. Сая энэ музейг үзлээ. Би надад 2 билет өгсөн. Ганцаараа явж байхад жоохон мэлэт чууч. Би бол ингэж бодлоо. Угаасаа хүнийг орохгүй юм чинь. Тэгээд зарсан баг тоо. Гэж бодлоо. Тэ ахтэй. Музей төрөөр оруулж байгаа юм да. Музейний хувьд бол нэг айхтар их тийм музей тахан байхгүй. Маш тийм цомхон. Тэгээд бол хөтчиэдээр байхгүй виртуал хөтчиэд байгаа. Аппликейшнээс суулгаад гэсэн чинь дуу байхгүй. Ерөөс дуу болохгүй. Тэг жоохон тийм юм байлаа. Ац хүүхдийн төлөв байна. Хаашаа хаа мэдвэ. Үнээр мастер уу шалтгаан нүгэн. Надад бас хэцүү байна гэж. Энэ одоо энэ ер нь
төвнөсөн заяа. Төв талбай гэдэг хаана байгаа бол сайн шаны заран гүрв дээр нэг таврын баруун талд нэг хоолны газар байхгүй цалин газар тэрийг олчлаа л итгэс. Айгуу ганцаараа явна гэдэг чинь бас ийм гоё нэг юу байна. Шууд. Жиноор хоолны газар нөө. Fuji film. Оо вау, мэргэжлийн гэрэл зургийн студи байна. Цаан чанса за байхгүй юм шиг байна. Тийм гуансны хоол идмэр ч юм шиг тийм ээ. 8 тэмээ, тэмээ жингийн цаваа байна. Хамарчсан нэг хоол олж идээ да. Энд чинь хэрэг миний хүүхдүүдтэй зориулах бичлэг шүү дээ. Би чинь чадна амттай хоол олж идэж чадна. Ер л юм байна л та. Би олчлаа. Яалаа газрыг олоод ирлээ. Энд л юм байна л та. Шуурхаа үргэлжлүүлээд. За би сая хоолоо идчихсэн. Хоолоо идчихээд гидсэд талаа явж байна. Хоолны тухайд бол хүүхдүүдээ саяны тэр нөгөө нэг юу чихэрлэг дахиан яг тийм гадуур ингээд нэг түүц мөвцэн зардаг дахиа шиг заяа. Яг тэр нь амттай юм байна. Гэтэ ах вэ их порцтой байна. Үлснэг чихлэх баг бүгдийг л идээд басгач. Карманд ийм нэг шар бадаан сахуу. Та хаалаа шингээж нүгээр жоохон алхаж малхаад суучаар дэжүү газар авал суугаад тэгэл тэгээд арай олон үстэй. Баяртай хүүхдүүдээ. Төв талбай нарай биш юм шиг байна. Тэ намайг байртай тэгтээ мөн ч юм шиг. Энэ юу гэж юм бэ? Энэ Монгол бичгийг нь уншицгаая. Бүгдээрээ биш ээ. Миний хүүхдүүдээ. Хөгжил цэцэглэлтийн төлөө гэж байгаа юм шиг байна. Төлөөгийнхаа төөлөө гэдэг юм ч юм уу байхгүй болчих. Тэгээд гэнэлтчиж хөгжил цэцэглэлтийн төлөө гинэ. Эдгээрийг уншия. Хөрөнгийн нэр хайлааснаас 10 гинэ. Хөө амир хөөрхий. Хайлааснууд юм биш дараа нь өстэй. Энэ болохоор бас хайлаас үү. Тэр дан хайлаас юм шиг байна. Хөрөнгийн нэр улааснаас 10 гинэ. Улаас 10 настай улаас байна. Тэр Данжар авчиг музей ш. Би сая нилээ амир яваадсан чи ингэж л тойрсон юм. Ингэж тавчилж явах зам байж. Гэтэ хаашаа явах мэдхээс учраас бас ингэж хандчихаа энэ өдрөөс хаатнууд руу орцгоё. Ер нь л кофе шоп мовц уснаас ингэж гоё гадаа сууж байсан нэр штэ. Хотод ийм гоё амгалан тайван биш. Гэтэ хөдөöг бол гүцгүй ч гэсэн амин төвч амрах амгалан тайван байгаа шүү дээ. Тэгээд бүгдээрээ тэгжээд кофе шоп болоод уцаац нэглээд зураг мургаа янзлаад бүгдээрээ гэдэг юм. Энэ муу юм шиг байна энэ. Дорногоо аймгийн нутгийн удирдлагын ордон соёл урлагийн газар эднэр нийт үйд юм байна. Тэгэхээр би олоод ирсэн юм байна. Төвдөлбайгийн. Вау. Ямар хөөрхий. Төв талбай нь биш ч гэж магадгүй л дээ. Тэгтээ амарчсан юм гоё талбай хүүхдүүдээ. За энийг уншицгаая. Шээл төвшин жаргал хүслэн бат ирээдүй. Миний хүүхдүүд ингэж бичдэг бүр үе бол өнгөрсөн байх л та. Энэлийн ирүү төвж байгаа шүү дээ. За энэ хэсэг суугаад өгье. Гоннарын тал. Тэгвэл салхитай болохоор дараад нөө ээж нь чивчээ зүгхэн хэлсэн. Бас камерын хандлыг тавахаар амир ингээд хүмүүст харагдаад. Тэгтээ хүмүүс намайг тоохгүй л юм л та. Би үнэхээр би өөр ичээд авахгүй.
Тийм байна хүүхдүүдээ. Машин хараа зүгээр юм байна. Энийг ихчээ авчихъя. Нилээ салхитай. Ээжийнхэн дорногоо төрсэн сэтгэл гэх юм бол хамрын хийгээд шамблын орон ялангуяа үнэхээр гоё байсан. Тэр нөгөө хонх цогтгийн тэмдэгт ингээд тэрний цаадах үзэмж өдр үнэхээр гоё. Тэр аваа нь бас маш гоё байсан. Яг тэр байгалийнхын тогтцсон тийм гоё нэг чулуун хүрэн улаан өнгөтэй. Тэгээд тогтцсон юм өөр нэг тийм одоо санжир гариг гэж байдаг бол тийм гариг дээр очсон юм шиг тийм мэдрэмжтэй байсан. Одоо болохоор би 7:35-аас вагон цух юм байна. Тэгээд 7:35-аас вагон цуун одоо болохоор 4:20 болж байгаа. Би одоо энэ хэсэг суугаад бичлэг хийвэл хийчихэд тэгээд нэг кофе шоп боллоод нэг цаг гараа суучаад явд юм уу гэж бодож байна. Тийм. Яг одоогийн сэтгэлээр бол их тийм сайн шананд хотын хувьд л их тийм айхтар гоё болоо. Угаасаа энэ нөгөө аймгийн төвөд ч нэг амар хийгээд байгаа юм баггүй. Тэгээд би ялангуяа ганцаар явж байгаа болохоор амар тийм уйтгартай байгаад байна л та. Тэрээ тэндэг найз нөхөд нөгөөд байсан бол уулзаж гоё байж болох байсан баг. Би ингээ хүн явах тоолонд ичиж байна. Саран хөө театр байна. No, чам. Яа ста. Яах гээд байна? Эцэг юм хот аадах юм. Ямар том юм бэ чи? За хаана ирсэн бэ гэхээр Дорн говийн Eiffel Tower дээр ирсэн байна. Үнэхээр хаалга. Одоо ингээд яг вокзал харагдаж байна. Яг чигээр урагшаа төмөр замын Алдар юу Бадартгой гэж юм бэ? За Алдар Бадартгой гэж юм шүү. Одоо 7:35-ийнхаа вагон цуугаад Улаанбаатарынхаа зүг явна да. Чи яах гээд тийм байли яваад байгаа юм шиг санагдаад байна. Оо яах вэ? Чи миний уцыг олохгүй шүү. Ширээд 6 даруйсан. Юу байхгүй ямар хам юм бэ чи? Барнаа гэсэн чигтэй юм байна гэдэг. За ер нь л явъя даа. За өөрхөн юм ер нь явлаа. Ер нь явъя даа. Одоо маш гоё тогтмоо байгаа шүү. Бис надад юм байхгүй шүү. Хоёр бүхэн юм авсаа яа. Цаа өрөөний хоёр бүхэн. Өөрхөн баяртай. Ваа. Чөөхий битээ юм чи. Амарцчаад. Манай нохой та нарыг яавал гэж энэ бас юм гоё нэг тийм хуучны байрнууд байна. Энд харж байгаа юм бол ган замчууд 292 гэж байна. Эсрэг талд 201.2 гэж байна. Ийм байна. Тийм талхны цээх байна. Талхан зээл гинэ. За шинэ тайлбар юу вэ? Танай хоёр ах ихч хоёр чинь нэг юм аваад чинь өөртөө ийм асаа.
гадаа ямар гоё. Үнэхээр гоё намхан. Дулаахан маш гоё орой байна. Тэгсэн шамди. Өртмөн дээр өрлөө. Тэшээ хараад шорцгой бүгд. Буцаж явахдаа унтлагын вагон цусан ба. Үнэхээр тухтай байсан. Цагаан хэрэглэл, хүндрэл гудастай байсан болохоор маш тухтай. Маш сайхан бүр унтаж амарч ирсэн. Хүүхдүүд ээж нь үрээд ирлээ. Вагоноосоо буугаад буцтаа үрээд ирсэн байна. Улаанбаатар жоохон хөр үнэртсэн. Тийм сэлхтэй. Тэгээд бүрэнхий байна. Арайч ч нөө. Ээж нь ихтэй харлаа. Тэгээд баяртай миний хүүхдүүдээ Улаанбаатар хот маань ингэж харагдаж байна. Хүүхдүүдээ баяртай. Таныг том болохоор яаж уучлагдах вэ?